Эхний мэдээ хүргэе. Улсын хурлын чуулганы нэгдсэн оролдоон 30 гаруй цаг үргэлжилж засгийн газрын тэргүүн болоод улсын хурлын дарга нэг өдөр огцрууллаа. Монголын төрийн түүхэнд төрийн 3 өндөрлөгийн 2 нь нэг өдөр огцорч байсан түүх байхгүй. За тэгвэл сөрөг хүчний зүгээс энэхүү үйл явдлыг ялалт хэмээн үзэж байна. За улсын хурлын гишүүн сайн зориг ерөнхий сайд Гомжовын зандар шитрэг өгцруулагчийг санаачилж 50 гаруй гишүүд гарын үсэг зурснаар улсын хуралд өргөн мэдүүлсэн юм а. За улмаар улсын хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдан улсын хурлаар хилцүүлэхээр товыг тогтоосон. За энэ дагуу өчигдөр өглөө 9 цагаас эхэлсэн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хилэлцэж, за байнгын хорооны гишүүдийн онлох буюу 86.4% нь ерөнхий сайд Гомжовын зандар шатрыг огцруулахыг дэмжээгүй шийдвэр гаргасан юм а. За тэгвэл Пүрэв гарагийн улсын хурлын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хилэлцэх байсан ч зарим гишүүд хууль бус санал хураалт явуулах гэж байна гэж үзэн чуулганы хуралдаанд орж ирэлгүй бойкот хийсэн юм а. За харин эцэст нь өнөөдөр өглөө ерөнхий сайдрыг огцруулах асуудлыг хилэлцэн санал хураалт явуулгаад гишүүдийн олонх буюу 71% дэмжснээр Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын зандар шатрыг огцруулж түүний засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо гэсэн юм а. За мөн тогтоолын төсөл батлагдсан тул дараагийн ерөнхий сайдыг томилогдтол Гомжовын зандар шатар ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх хэмээн дэд дарга булган туяа алхах гэсэн юм а. За гэвч энэ шийдвэрийг ерөнхий сайдын талын гишүүд үндсэн хуулийн зөрчилтэй хэмээн үзэж байна. Засгийн газар угаасаа парламентээс байгуулагдж байгаа. За энэ үрээндээ бас тодорхой бидэд хууль тогтоомж үндсэн хуулийг зөрчсөн байна гэж ütсэн. Энэ үрээндээ л одоо асуудлыг сая парламент хэлцээд уланхороо ингэ шийдлээ. Одоо төсвөө яах вэ? Төсөө хэлцээ. Өөрөөр хэлэх юм бол одоо өмнөх засгийн газрын гишүүд маань үүрэг гүйцэтгэжээр ингэ явна. За энэ одоо бусад асуудлууд ингэ яг дистраалаа хэлцээ явж байна. Төрийн эрхийг хууль бусаар авах үндсэн хуулийн зөрчил рүү орлоо гэж үзэж байгаа. За яагаад гэвэл сая хэлсээр байтал байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санд хураалглаа. За ийм зүйл байгаа юм. Ерөнхий сайд огцруул засгийн газар бүрэлдэхүүн олцоо засгийн газрын мөрийн хөтөлбөр засгийн газрын бүтэц бүрэн өөрчлөгдөх буюу институт төжгөрөө хөдөлгөөнд ордог. За үүнээс урьдчилан сэргийлж доктортой байлгахын тулд улсын хурлын гишүүдийн дийлэнх олонх буюу 65 гишүүн санал хураах ёстой. Байнгын хороон дээр яаж шилжсэн байнгын хорооны саналыг зөвхөн сонсдог. Ерөнхий сайд дээр ганцхан асуудал байна. Байнгын хорооны саналыг сонсоод их хурл үндсэн хууль заасан ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналаар санал хураадаг байхгүй юу? Их хурлын даргыг бол байнгын хорооны саналаар хилцээд ердийн олонхоор. Яг л их хурлын дарга өөрчлөгдөхөд их хурл тардаггүй. Дараагийн их хурлын гишүүний сонгол болчдөг. Өргөн барьсан материал улсын хурлын чуулганы хуралдаанаар хилэлцүүлэх асуудлыг улсын хурлын гишүүдэд 3 хоногийн дотор тараах ёстой байдаг. Тараахгүй байсан нэгсэн, 2 дахь өдөр өргөн барьсан үеэс нэгсэн, тараахгүй байжгаад одоо айлгаж, сүрдүүлж, дарамтлж гэж яагаад тараахгүй гэж бичиг өгч жагаад байнгын хорон хуралдаан, байнгын хорооны төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 5 дахь өдөр эхлэх үед тараасан. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын гишүүн хилцэгч байгаа асуудалтайгаа танилцах тийм үү? Өөрийн итгэл үнэмшилтэй болох олон нийтэд бас мэдээлэх энэ одоо олон үндсэн хууль заасан бүрэн эрхийг зөрчсөн. За үүний дараа амар баясгаланг улсын хурлын даргаас чөлөөлөх асуудлыг хилэлцэж санал хураалтанд оролцсон 114 гишүүний 102 нь буюу 89.5% дэмжснээр өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажиллаас нь чөлөөлсөн юм а. Ингэснээр улсын хурлын шин дарга томилогдтол улсын хурлын дэд дарга булган туяа улсын хурлын даргын үргийг төр орлон гүйцэтгэхээр болж байгаа юм а. Тэр энэ өнөөдөр ингэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний 2 нь намаас одоо шууд томилогддог албан тушаалт. Нэг нь бол ерөнхийлөгч бүх ордоноос сонгогдож байгаа. Намаас сонгогдсон 2 нөхөр нь одоо хоёулаа зэрэг явж гин гэдэг бол энэ хулгай зэлгийн бураг хэтэрсэн. Тэдний баримтанд тэр одоо хууль хүчнэрээ одоо бүгдээрээ хуваарлагдаад өөрсдөөсөнд нь бүгдэнд нь бэлэн болцсон. Тэр баталгаатай баримт дээр өнөөдөр ингэж барьцаалагдаж хоёулаа унж байгаа нь нэн тодорхой харагдаж байгаа. Тэр энэ 9 жилийн туршид одоо энэ өнөөдөр энэ хоёулынгийн огцруулна гэдэг бол энэ сөрөг хүчний ус төрчийн хувьд бол том ялалт. Монголын төрийн түүхэнд төрийн 3 өндөрлөгийнх нь 2 нь нэг дор огцорсон ийм өдөр бараг байгааг баг тий. Тэгэхээр энэ өдрүүдэд хүн намын дарга хаана байсан бол мэдгүй байна. Би бол тэр хүмүүсийн талаар ярмаар гэн. Би бол энэ таны саяны хэлдгээр төрийн 2 өндөрлөгтөөгөө огцруулсан ийм сонин үзэгдэл болоод байна. Энийг бол бид нар одоо энэ ирэх
сарын хугацаанд маш анхааралтай байх хэрэгтэй. Элдв янзын худлаа шугуунд их болгоомжтой нөгөө хэрсүү гэдэг үг гэдэг жинхнээсээ хэрсүүл баймар байна. Ийм тоглоомонд би бол оролцохгүй. Тийм учраас би энэ хоёр гарын үсгээр алин дээр нь ч зураагүй. За энэхүү 25 6 цагийн турш үргэлжилсэн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаа хуралдаанаар Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн 2-1 өдөр хамтдаа зэрэг өгцөрсөн ийм төв үйл явдал боллоо. За парламентын засаглалтаа улс орны хувьд төрийн 3 өндөрлөг ялангуяа ерөнхий сайд засгийн газрын тэргүүн улсын хурлын дарга нэг өдөр огцорч байгаа энэ үйл явцыг төрийн хямрал институцийн хямрал гэх мэтээр олон янзаар ингэ тайлбарладаг. Ялангуяа 126 гишүүнтэй энэ парламентын түүхэнд олонхын бүлэг хоёр хуваагдаж задарч нэг өдөр их хурлын дарга болон ерөнхий сайдаар огцруулж байгаа ийм үйл явдал болж байна. Монгол Улсын ерөнхий сайдын огцорж байгаа энэ процессын хувьд бол маргаан цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байдалтай байна. Өнөөдрийн байдлаар бол үндсэн хуулийн цэцээс маргаан үсгэж байгаатай холбоотойгоор албан бичгийг их хурлын тамгын газарт ирүүлсэн гэсэн мэдээлэл хүргэж байгаа. Цаашид Монгол Улсын ерөнхий сайдыг томилох энэ хугацаа бол хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэгдэх ийм ёстой байдаг. Харин их хурлын даргын хувьд бол тодорхой заасан хугацаа байдаггүй. Өнөөдрийн гарч байгаа энэ шийдвэрийн хүрээнд бол улсын хурлын дэд дарга булган туяа дараагийн их хурлын дарга томилогдох хүртэл чуулганы хуралдааныг удирдан ажиллах юм байна. Мэдээллийг төрийн ордноос NTV телевизийн сэтгүүлч Мөнхтул зураглаач Алтан Гэрэлнаар үзэгч та бүхэнд хүргэлээ.